судалбарт явах одоо их дуртай. Тэгвэл ер нь байнга л өдөө орон нутгаар явж судалбар хийж явдаг. Одоо ялангуяа нэг жоохон дулаан цагаар бол ерөөсөө гэртээ тогтгоо байждаг. Монгол нутгаараа ер нь нэлээд явсан л да. Явсан газруудынхаа бас нэг юм зам харгуй бас ингээд нэг судалбар хийгээд эсвэл нэг татвар хийдэг ч юм уу ингээд яваад идэх. Сүүлд нь бас ингээд эднэрийг нэг урландаа бас дэлгээл хараал зургнуудаа энэ судалбаруудаа бас ингээд харж явах нь бас ерөнхийдөө бас нэг гонч одоо ер нь нэг юм энэ зам гэсэн сэдвэр дотор бас нэг миний эднэр чинь нэг үзэсгэлэн болчих юм байна да гэсэн бодол төрсөн. За тэгээд бас нөгөө талаас нь харах юм бол бас нэг сүүлийн нэг 10-20 жилийн маань бас нэг явсан газрын маань одоо зам харгуй 10-20 жил явсан зам ч юм шиг. Үр цаашлаад ярих юм бол ерөөхдөө нэг зам гэдэг маань бол бас зөвхөн энэгээр одоо нэг машин тэрэг хүн амтан явдаг ч гэлээ гэсэн цаад утгаараа бол бас энэ зам маань бол хүний одоо амьдралтай бол холбоотой тийм ээ. Одоо энэ замаар л одоо хүн замуудаар л хүмүүс одоо гэр орондоо очно. Магадгүй гэр орноосоо одоо алсыг зордогч байдаг юм уу? Аав ээжтэй ч одоо очдогч байдаг юм уу? Нутаг орондоо очдог. Одоо амраг хань одоо өөр хөвгтөөсөө ингээд олдоод бас ажил төрөл сургууль соёлд одоо энэ л замуудаар одоо алсыг зорддог сайхан энэ хээр хөдөөний энэ эгэл борхон одоо энэ замууд чинь бүгд л одоо хүний одоо амьдралтай салшгүй холбоотой сэтгэлд нь одоо дотно байдаг. Тэгээ энэ бүгдийгээ дурсаж бас ерөнхийдөө энэ бас нэг юм зам зурх бас их дуртай. Хот газрынч гэдэг юм уу, хот хоорондын тийм засмал сайхан даралдан зам биш байгаа л да. Энд одоо ингээл инхэл тонхолтой тэгээд нэг юм хөдөө орон нутгийн нэг тийм одоо шорон зам гэдэг чтэй ийм замууд байгаа. Тэгэхээр энэ маань бол цаанаа бас нэг хүний амьдрал бол бас ийм одоо энэ замууд шиг бас тэр болгон сайхан дардан шулуухан байдгүй бас янз бүрийн одоо бэрхшээл саад бол хүний амьдрал бас тохиолддог гэсэн бас цаанаа бас нэг тийм санаа бас байгаа юм. Тэгээ одоо энэ бол жишээ нь ингээл алс одоо баруун хязгаар ховд Баян үлгийн нутагт байдаг цам баруу уул цаана харагдаад энэ бид нар 2012 онд байна уу манай хэсэг зураачд бид одоо бүгд ийм уран бүтээлийн аяллаар Хөхтөнгөрийн орноор гэж одоо их сайхан тийм бэлэнээр аялал манай орчуудын эвлэл зохион байгуулж тэргээр бид нар явж байхдаа би бас энэ газраар явж исэн. Зураг бол энэ судалбар бол жишээ нь Ховд аймгийн Манхан сум тэр жил бас л хэсэг зураачд маань ингээл энэ Ховдын 5 сумаар одоо бэлэнээр хийж явцгаасан. Тэгэхэд бас зурж исэн ийм судалбар байгаа юм. Яг нар жаргахын өмнө тэгтээ нэг юм нэг жоохон юм бороо чиг ингэж яваад өнгөрөөд тэрний дараа нэг хурцнаар гинтхэн гарсан байхгүй. Тэгэл тэр агшинд бид нар бүгд энд суугаал судалбар хийцгээж ирсэн. Тал тийшээ хараад. Тэгэл тэр судалбар маань л ингээл байж байна та. Ховд аймгийн Үенчин хавцалт байдаг. Хуучин модон гүүр гэдэг. Хуучны гүүр. Гэхдээ одоо энэ гүүр маань бас ингээл одоо хүртэл ингээл энэ замаар энэ гүүрээр ингээл тэр машин тэр хүн малгуул энэ гүүрээр л зорчиж идэв. Тэгээд хичнээн жил болсон гүүр юм байгаа энэ одоо. Тэгэл одоо хүртэл ингээл өөрийнхөө гүйцэтгэл байж байгаа.
өрсөлдөлт байхаас эхлээл одоо багш маань одоо гайхалтай гоё сайхан судалгаарууд хийдэг гэсэн шүү дээ манай гав багш. Тэр гав багшийнхаа судалгаар хийж байгааг харна. За дондоо багшийн бас судалгаар хийж байгааг харна бид нэр. Тэгэлгүй ингэж сурах юмсан юм яаж ингэж гоё судалгаар хийх юм бол гэл. Тэгэхээр тэр үеэс л эхлээл ерөөсөө ингээл нэг сайхан судалгаар хийж сурах юмсан гэл игээл идэг байсан юм. Тэгэл яг мэдээж тэр чинь ингээл нэг болно болохгүй бол янз бүр тэгэл яваал идэг байсан л дээ. Игээл тэгээ сүүлдээ өөрөө бүр ингээл дуртай болчихсон. Тэг яг энэ маань бол бас нэг өсөнтэй бол нөгөө бас дандаа нэг том бүтээл хийхээс гадна энэ судалгаар ингэж хийх ч бас нөгөө бид нарт зураач хүнд бол бас их нөгөө суралцаад байгаа шүү дээ байглаас. Тэгээ байгалийн олон нөгөө өнгөний хувирал за тэгэл өглөө өдөр орой өнгөч гэдэг юм уу энэ бүх нөгөө өөрчлөлт энэ юм чинь ингээд биднэрт бас нэгэсэндээ багшлаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгоны ч бас нэг хараал тэр төрхөө нас төрийн одоо тэр хүүхдийн гаргахын тулд ч бас ингээд зураад ахарч бас өөрөөрхөө тэгэл биднэрт чинь энэ чих сургууль болж байгаа шүү дээ. Тийм учраас би бас энэ залуу зураачтай тэрэг бол бас энэ судалгаар таталгаар бол ер нь байнга хийж явах нь бас энэ уран чадвараа дэвшлүүлэх тал дээр бол их хэрэгтэй юм болов уу гэж боддгийн. Том бүтээл хийхэд ч хүртэл энэ судалгаарч бас хэрэг болно шүү дээ. Том уран бүтээлийн чинь бас нэг материал болж байгаа байхгүй энэ ч тийм ээ. Монгол арт галерейха одоо би эвсэг бүтээлч хөдөлмөрч хамт олонтой бас миний одоо энэ үзэсгэлэнг сайхан дэглэж гаргаж ингэж өгсөнд бол бас баярлж байгаагаа илэрхийлье. Одоо монгол хүмүүсийн нэг сайхан үг өгдөг алтан шар зам нь үлзийтэй байгаа гэж тийм ээ.